Ганц хоёр үг хэлсэн дээр. За энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд за би бол юу вэ? Отко байна. Ивентийг зохион байгуулад ер нь бол 15 жил болсон байна. За Sonic Explosion хамтлагтай нийлээд ер нь бол 2 жил болж байна. 2 дахь жилдээ болох гэж байна. Тэгээ энэ жилийн үед гэх юм бол Red Falcons гэдэг мотоклуб байдаг. За тэдний ах нар ер нь бол бид нарыг энэ ивентийг ерөнхийдөө бол бүгдийн арын албыг ер нь бол дааж байгаа. Яг энэ болгож байгаа газар маш том газар. Тэгээ бас яг гоё мэрэгжлийн хөгжим, мэрэгжлийн одоо инженерүүд ерөнхийдөө бол гэрэлтүүлэг эднэртэйгээр бид нарыг бол одоо дэмжиж байгаа. За орон сав газраар нь ер нь бол ивент итгэж байна. Ивент итгэж гин гэдэг чинь одоо их гоё шүү дээ, тий. Тэгэхээр хамтлагийн бэлтгэлээс хэдүүлээ бас тодорхой мэдээлэл өгье. Тэгээд энэх олон юм яриад явах тий. За амгаа жоох юм яриач. Хамтлагийн атгаач юм. За бид өчигдрөөс хойш бэлдсэн. Тэгээд өмнө нөгөө 2 3 удаа тоглосон байгаа. Тэгээд ер нь л гайгүй бэлтгэл ер нь дайжгаа өгч байна. Тэгээд нөгөө айгүй хүмүүсийн айгүй сайн мэддэг дуунуудыг тоглоно. Тэгээд гоё хааж мэдэж байна. За тэгэхээр дуучин маань хэр бэлтгэлтэй байна. Бас үлсэж байгаа хүмүүст бас өөрийгөө танилцуулаарай. Ер нь ингээд нэг нэгээр танилцуулаад явчих тийм. Тийм. Очир гэдэг. Тэгээд маамтлагчаа өөрөө янз бүрийн нөгөө нэг дуу зохиодгоо тэгээд ерөнхийдөө бол хамтлагуудын трибьют тань хүндэтгэл үзүүлсэн маягтай одоо cover-ууд хийдэг. Тэгээд олон хамтлагуудын ингээд нэгдэл болсон ийм залуучууд байгаа. Тэгээд энэ удаагт болохоор Joy Division дээр би болохоор очир гэдэг хүн өөрөө Joy Division-ыг дуулаад ингээд оролцож байгаа. Тийм. Сэг вэ нөө. Амина байна. Энэ хамтлагт бол дуучин биш юм аа. Одоо синт чинь хийж байгаа. За наа ботка гэдгээ тэгээд хамгийн амар гитарч байгаа. Тийм амартай за. Болоо доо тэгээ бидэндээ. Тэгэхээр мэдээж хөгжимд дуртай хамтлагуудын бас төлөөлөл болсон. Ер нь хамтлагуудаас ингээд бүрдсэн хүмүүс байгаа л да. Тэгээд Joy Division-ы тухай өөрсдийнх нь бодлыг хэлээш. Joy Division-ы нөгөө кино чивлээ. Контролыг хамгийн анх үзэл тэгэл амар гоё санагдал тэгээ дуунуудыг сонссон. Одоо ч хаяа сонсдог. Joy Division-тай өсөр насндаа танилцсан. Тэгээд тийм яг өсөр насндаа ceremony тэгэл атмосфер энтрийг сонсоод яг нэг юм өөр юм байж болт юм л анх сонсоход л шууд орохгүй. Гэтэ яг ч дундаа нэг депрессив байх үед өсөр насны хямрал үедээ сонссон. Тэгээд амар гоё л ус. Тэгэл control энтрийг үзэл араас New Order мэдчих авал 80-ад оны хөгжим post punk new wave-үүдийг анх ойлголтуудыг тэндээс авчихсан тийм амтлаг. Би ч түрүү жилээс гайгүй сайн мэдээж л эхэлж байна дөө. Яг тоглож эхлэв доонуудын сонсвол өмнө нь бол нэг тийм амар сүртэй сайн мэддэггүй байсан. Би тоглоогүй эднийг сонсоход гоё юм уу? Одоо дунд нь ороод тоглож байгаа болохоор амар гоё наа. Ялангуяа атмосфер тоглоход маш таадаг байна. Байж байгаа. Ер нь үзэгчид хэр хүлээж авах гэж бодож байна чинь. Сонсдог хүмүүс л гоё хүлээж авах хаа. Үзэгчид үнээр галзуу хүлээж авна гэж бодож байна. За левчиг тайлаа шидээрэй. Амгаас чи хоцорсон шүү. Үгүй ингэж байгаас тий. Дан дахиад байгаас тий. Чиний байгаас. Тий. Яриад үзээ. Мерч аваарай. Яг зөв. За тэгээд ер нь юу болох вэ гэдгийг тодорхой мэдээлэл өгье.
За паркийн чанх урд дөрвөн давхар улаан байшин гэдэг нэртэй Red House гэдэг нэртэй мото клубын тийм гараж байгаа. За догчлолт нь бол ер нь бол тийм лаунж гэхээсээ илүү амьд хөгжмийн дууралттай догчлолттой тийм газар байгаа. Нэг давхар нэлээд том талбайтай байгаа. За үүдний хэсэгт нь болохоор за Монголд уран бүтээлээ хийж байгаа гар урчууд болон ерөнхийдөө бол бүгж тий янз янзын гар урчуудын хүмүүс байгаа шүү дээ. Мөн бас нэг подолк хэвлдэг залуучууд бас байгаа. Тэдний гаргасан сонирхолтой мэржүүд болон Joy Division за мөн бас өөрсдийнх нь 90 бас бүтээгдэхүүнүүдийг бол худалдаалах байгаа. За тэгээд ивент дээр ирсэн хүмүүсийн хувьд гэх юм бол ямар нэгэн такс төлөх бол шаардлага байхгүй. За энийг яагаад ингэж хийж байгаа вэ гэх юм бол ер нь бол хөгжмийг ямар нэгэн байдлаар одоо зохиогчийн эрхийг нь ерөнхийдөө бол хүндэтгээд бид нэр ингээд нэг трибют хийж байгаа болохоор ямар нэгэн ашиг бол эндээс бол харахгүй байгаа. За мэдээж тодорхой хэмжээний зардал гарч байгаа. Энэ зардлыг бол бид нэр бол ивент тэтгэгчдээс болон за ирж байгаа хүмүүсийн хандвар ерөнхийдөө бол бүрдүүлэх бол сонирхолтой байгаад байгаа гэдгийг хэлмээр байна. За тэгээд тоглолт маань болохоор 5 сарын 22-нд орой 6 цагаас бол эхэлнэ. За тэгээд ямар ч лээсээ үд хаалгаа нээгээд ирж байгаа хүмүүсээ ерөнхийдөө бол оруулаад ер нь бол үйлчлэгээ гэх юм уу одоо ер нь бол ингээд ивент маань эхэлж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд Sonic Explosion хамтлагийн бэлтгэлийн байран дээрээс та бүхэндээ бол энэхүү видеог хүргэж байна. Тэгээд 5 сарын 22-нд бүгдээр уулзцгаая те. За тэгээд бүгдээрээ цуглаарай. Ямар нэгэн тийм юунд ямар нэгэн тийм хэмнэлд баригдахгүйгээр хөгжим сонсдог хүн байх юм бол та бүхэн бас найз нөхдөөрөө за хамт олноороо өөр юу гэдیں те. Найз хүнтэйгээ байсан чи яах вэ? Найз залуучаа хөгжим сонсдог байл найз залуугаа чирээд хүрээдрэхгүй. Тэгээд гоё хөгжим сонсоорой гэж хэлмээр байна. За миний хувьд гэх юм бол Joy Division-ыг 2006 онд анх радиогоор бол сонсч байсан. За тэрнээс хойш одоо хүртэл ерөнхийдөө ингээд ийм хамтлагийг ингээд зохион байгуулад дэмжилцээд цуг зохион байгуулдаг, ивент зохион байгуулдаг болтлоо ерөнхийдөө бол явсан байна. Тэгэхээр энэ хүртэл явж үндсэн гэх юм бол ер нь бол та нар шүү гэдгийг хэлмээр байна. Хөгжим сонсдог хүн болго ерөнхийдөө бол энэ ивент маань нээлттэй гэдгийг хэлмээр байна. За ингээд тэр өдөр уулзцгаая бүгдээрээ. Ингээд болоо шүү дээ. Love will tell us apart.